үзэгчтэй та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгий ярих өнцөг манай нэвтрүүлгийн ээлж дугаар өгөөр эхэлж байна. Би ингээд энэ удаагийнхаа зочныг танилцуулъя. Ноён Дор чанд улсын их хурлын гишүүн, Монгол улсын шадар сайд хүн намын дарга иймэрхэн байна. За танд өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Бидний урилга хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. Өнөөдөр Дор чанд цайд битэрийн ярих сэдв энд байна. Энэ цаг үеийн асуудлаар хэлцэх юм аа. Ер нь бол одоо энэ манай энэ ярих өнцөг нэвтрүүлгийн энэ 126 гишүүний одоо цаг гэдэг нэг юм булан багын. Тэрүүгээр одоо бид нэр яг нь гишүүдийгээ урьж одоо хийж байгаа ажлын нийгэмд таниулах, сурталчлах ийм л гол зорилготой ийм булан байгаа шүү. Тэгээд тэр булангийнхаа ээлжлэлээр өнөөдөр таныг хүрсэн учраа ийм байна. За баярлалаа. Тий. За ингээд хоёлаа хэлье. За та бол одоо энэ 24 оны сонгуулиас хойш бид ч одоо 3 дахь засгийн газараа үзчихлээ. Та гурвууланд нь одоо шадар сайдын алба хасж байна. Эхнийхт нь бүр тэргүүн өнтер байсан баг. Одоо бол зүгээр шадар сайд. Тэгээ таны энэ ингээд засаг солигдох болгон ч гэдэг юм уу энэ таны нөгөө хариуцж байгаа ажил үүрэг гэдэг юм уу одоо энэ хамрах хүрээ өөрчлөгдсөн үү одоо сүүл жишээлбэл энэ шинэ манай учир сайдын юунд ороход таны одоо ажлын чиг үүрэг яаж өөрчлөгдсөн вэ? Огт өөрчлөгдөөгүй. Яг хэвээрээ байгаа. Тэгээ 3 засгийн газар 2 жилийн хугацаанд бол өөрчлөгдсөн үнэн. Тэгээд энэ нөгөө өөрчлөгддөг байдлыг зогсоох гэж бид нар үндсүүлийн нэмэлт өөрчлөлт хийгээд тэгээд тогтвортой байдлыг бий болгохын тулд хүн нам засгийн газарт орсон. Тэгээ яг тэр үзэл санаа гэдэг юм уу зарчим дээр хав хатуу байгаа болохоор одоо анхны тэр засгийн газар, 2 дахь засгийн газар, 3 дахь засгийн газрын хүрээнд бол нэг ширхэгч одоо ажлын болон албан тушаалын өөрчлөлт миний хувьд бол байхгүй. Яг энэ 2 жилийн хугацаанд бол одоо ярьж байсан зүйлээ бол яриад явж байгаа ялангуяа гадны хөрөнгө оруулагч нартай бол яг тогтвортойгоор одоо асуудлуудаа яриад тэгээд 3 жил дараалан тохиолбол хөрөнгө оруулалтын форум ингээд олон улсаар явж хийхэд яг өмнө ярьсан зүйлээ баталгаажуулаад явж байгаа болохоор энэ бол нөгөө одоо гадна талтай хөрөнгө оруулагч талтай бол энэ тогтвортой нөхцөл байдал тодорхой хэмжээнд байгаа юм байна гэдэг итгэл үнэмшлийг өгж байгаа. Тийм зорилгоор ингээд бас ингээд байгаад байгаа шүү. Засгийн газар. Тий, та саяхан нэг сошиал дээр бичсэн байсан ингээд энэ докторгүй байдал чи айгүй хэцүү юм аа. Нэг хүнтэй юм ярьчаад тэгээ нэг хэдхэн хоноод өөр хурал татсан чинь шал өөр хүмүүс болцсон очих юм өстой зовлонтой юм аа гэж та нэг тийм бичсэн байсан. Тийм ерөөсөө нөгөө монголчууд ч юм бол дотроо ингээ маш их бужигдаг ард хүмүүс шүү дээ. Маш их сайн арчлалтай гээд байдаг. Гэхдээ нөгөө талдаа бид нар доктортой байдлаа алгуулгдсан юм аа. 35 жилийн хугацаанд баггүй. Тий. Тэгээ доктортой бодлогын залгамж холбоо байхгүй тохиолдолд хэн Монгол улсад ирж баялаг бүтээж хэн бизнес хийх вүлээд тий. Тэгээд энэ зөвхөн нөгөө гадны хөрөнгө оруулалт гэхээс илүү дотоодын бизнесүүдэд хүртэл маш хүнд байдал байхгүй. Бизнесээ нэг 5 жил 10 жилээр ингэ төлөвлөлт ямар байна. Өсгөж хөгжүүлмээр байна. Олон хүн ажлын байртай болмоор байна. Амьдралаа сайжруулмаар байна гэд тэгэхэд нөгөө одоо засгийн газар байнга солигддог бодлого нь ингээд тогтвор байхгүй. Тэгээд солигдсон засгийн газар нь өмнөх засгийн газрынхаа хийсэн зүйлийг зөвч бай, бурууч үүсгээд байдаг. Энэ байдлын газар авсны үр дүнд Монгол улс нөгөө хөгжих тэр боломжтой тэр таатай боломжуудаа алдаад яваад байгаа нь хамгийн харамсалтай. Тий. Тэгээд тийм болохоор миний бас ингэж арга бараад чуулган дээр хэлсэн нь бол өнөө энэ хэрвээ та санаж байгаа бол анхны засгийн газар огцорч байхад би бараг анх удаа чуулган дээр үг хэлжсэн. Болохгүй. Энэ бол одоо тухайлбал оюун эрдэнэ гэдэг үндэ биш юм аа. Энэ бол Монгол улсын засгийн газраа гэдэг. 2 дахь удаа Зандан шатрын засгийн газар огцорсон. 2 жилийн дараа дахиад би үг хэлсэн чуулган дээр энэ бол Зандан шатар гэдэг үндэ бас биш юм аа. Энэ бол Монгол улсын засгийн газар доктортой байх ёстой. За мөн одоо ингээд учрал гэж хүний засгийн газар байна. Тэгээ энэ үеийн засгийн газар дандаа 3 нам ингээд байгаад байна. Эхнийхт нь бол Манан хүн гэж байсан, хаана гараа явсан. За 2 дахьт нь болохоор ман хүн 90 зориг ногоон нам. Одоо 3 дахьт нь бол одоо ман хүн
За тэгээ үндэсний хвсэл гэсэн 3 нам ингээ яваад. Тэгээ энэ нь бол яг нөгөө гадна талтай бол ядаж нөгөө юм 2 намын доктортой яваад байна. Тэгээ ажил нь бас ингээ доктортой хийгддэм байна гэдэг мессеж очиж байгаа болохоор үндсүүлийн нэмэлт өөрчлөлтөд үр дүн бол гарч байгаа. Гэхдээ засгийн газар нөгөө өөрчлөгдөд байна гэдэг сигнал дохион бол ингээ дотоод гадаадын хөрөнгө оруулагч бизнес эрхлэгчдэд бол яаж таатай байх вэ? Би тантай өнөөдөр хоёулаа нэг 5 жилийн нэг бизнес яа гэд ярьдаг. Тэгснэ нөгөө хүн ингээд сарын дараа өрөөдсөн та байхгүй шаал өрх одоо хоёулаа бизнес хийнэ гэдэг. Тэгэхээр нөгөө чи яаж итгэх вүлээд. Тэгснэ одоо өстө тийм байхгүйсэн 3 дахь нь ингээд гараад ирэх чинь. Тэгээд ийм болохоор энэ бол ингээд Монгол улсын 35 жилийн алтай байсан. Одоо энийг ингээд засж байгаа. Тэгээд ийм болохоор засгийн газар хамгийн олон доктортой байх хэрэгтэй. Тэгээд саваа томруулах хэрэгтэй. Эдийн засгийнхаа боломжуудыг тэрний дараа бол дотроо сайхан одоо тэмцэлдэж явуултаа тийм. Тий. За тэгвэл таны нөгөө эрхлэх ажлын хөрөө өөрчлөгдөв юм байна. Миний мэдж байгаагаар бол та бол эрчим хүчний реформ тэгээд гадаадын хөрөнгө оруулалт татах лав ийм 2 чиглэлийг хариуцж байсан тийм ээ. За тэгвэл эхний асуулт юу гэхээр одоо энэ нөгөө 24 онд дөнгөж ингээд их хурл маань ороод шинэ засгийн газар байгуулагдаад ингээд та бүхнийг ажил томлоо. Тэгээ их хурл дээр чинь нэг том эрчим хүчний үндэсний хороо гэж реформын үндэсний хороо гэж том хороо байгуулагдаад та тэрийг ахлаад ингээд ажил нэлгээ явж исэн. Миний одоо мэдж байгаагаар хуулийн төсөл мөсөл гэл янз бүрийн ажлууд тэр олон хэсэг болцсон ингээд ажлууд явж исэн. Тэгээд сая хэн учрал сайд гарч ир бүгдийн зогсооч юм лээ. Тэн дээр ер нь ямар ажлууд хийгдвэ? Одоо тэндээс бол би тэр реформын тэр хорооноос би их юм хүлээж ирсэн юм аа. Уг нь бол ядаж тэр хуулийн төсөл мөслийн орог моорог одоо юу гэдгийг тим юмнууд гарсан уу? За тэгэхээр эрчим хүчний реформ хийя гэдгийг бол үндсэндээ засгийн газар дээр шийдсэн. Тэгээд хүн нам засгийн газарт орсон үндсэн шалтгаан нь бол хамгийн их одоо гацаад байгаа, тэглээд байгаа, хүндрээд байгаа салбар руу ханцуу шамлаад орё. Тэгээд эрчим хүчний реформыг зоригтой хий. Тэгжиж энэ бусад салбаруудын хөгжих боломжийг нээх юм байна гэж одоо ойлголцоод тэр реформын хороог бол одоо миний зүгээс бол ахлаа явсан үнэ. Тэгээд хэрвээ заяа ингээ реформ ингээ хийгдэхгүй байх юм бол одоо та бүгдээ харж байгаа шүү дээ. Тоггүй захилгаангүй бүтээн байгуулалт байхгүй, шинэ байшин баригдахгүй, уурхай ажилд орохгүй, төмөр зам баригдахгүй, ажлын байр бий болохгүй ийм л нөхцөл байдал байгаа шүү дээ. Одоо захилгаан дулаанаа өгч чадахгүй байгаа, зөвшөөрлөөч өгч чадахгүй байгаа. За энэ бол ингээд бидний зовлон нь бол энэ байсан. Тэгээ энэ түгжээг нь тайлъя гэдэг. За инхийн тулд асар том юм популизмын эсрэг сүрж зогсох хэрэгтэй байсан. Тэгээ энийгээч би бас амжилттай хийсэн. Тэгээ реформын хороо байгуулагдаад үндсэндээ бол 6 сар ажиллаа татан богдсон. Гэхдээ энэ учрлын засгийн газар биш юм аа. Өмнөх Зандан шатрын засгийн газар дээр бүх үндэсний хороодуудыг татан болгоцсон. Энэ хугацаанд бид нар 3 ажлыг бол төлөж авсан. За нэгдүгээрт нь бол хууль эрх зүйн реформ хийя гэдэг. Хоёр дахь нь бол бүтцийн өөрчлөлт хийя. Энэ салбар чинь 100% төрийн хүчин компани, технологийн угуучин. Тэгээ шинэ үйлдвэр баригддаггүй. За тэгээд хизээ мэдгүй тог тасарна гэж салбар нь айх төгшүүртэй, сайд нь шүн унтаж чаддаггүй. Байнга л нэг юм аварын байдалтай явдаг. За энийг болио. Тэгэхээр аль болох нөгөө хувийн сектор руу шилжүүлээ, үр ашгийг сайжруулъя, бүтцийн өөрчлөлт хий гэдэг юм. За хамгийн чухал зүйл нь юу байсан бэ гэхээр энэ бол нөгөө төрийн сектороос хувийн сектор руу оруулъя гэдэг ийм шилжилт байхгүй. Өөрөөр хэлэх юм бол төр болоосаа мөнгөгүй болчлоо. Төсөвч одоо хөрөнгө оруулалт байхгүй, гаднаас зээл аваад санхүүжүүлээгээд тэгэхээр нүүрсний санхүүжилтийг чинь шийддэггүй. Тэгэхээр одоо ерөөсөө 100% хувийн секторт энэ эрчим хүчний салбарыг нээ. Төр одоо дахиж станц барихгүй. Улаас мөнгөж байхгүй юм чинь. Тэгээ болохоор хувийн секторт одоо нээж өгье. Хувийн секторт нээж өгөхийн тулд юу хийх юм бэ гэхээр 2 арга хэмжээ дутагтаад байсан юм. Тэр нь юу вэ гэхээр нөгөө үн тариф нь өртгөөсөө бага. Тэ. 100 төгрөгийн одоо бараа нийлүүлээ гэхэд өөрийнх нь өртөг нь 300 төгрөг байгаа хэрэг. Тэ.
Тэгэхээр чи одоо ингээд 300 төгрөг гарч чаддгүй 100 төгрөгийн орлого болохоор хин энэ салбар чинь бизнес эхлээд. Хоёрт нь энэ салбарт нөгөө мөнгө байхгүй. 35 жил түр ингээд өөр дээр аваа явцсан болохоор энэ салбарт ажилдаг бизнес байхгүй болсон, хүний нөөц байхгүй болсон. Тэ. Бүгдэлдээ нөгөө салбарын тухайн сайтыг илж ирснээр ердөө жилийн хэмжээгээр 8 хүүхдэл эрчим хүчний инженер болёо гэд улсын хэмжээнд сурч шít. Яагаад вэ цалин багтай, салбар нь үрдээ авлагатай. Яагаад вэ гэхээр ард түмэн маань ядуу байна, иргэд хэцүү байна. Тийм болохоор үнийг өсгөж болохгүй гэдэг ингээ барьцдаг. Тэгээ татаасаар яваад идэг. За тэгээ татаасаар явж болно. Гэтэл одоо нөгөө татаас өгөх мөнгө болц төсөв. Багшаага цалин тавь, эмчийнхаа цалин тавь гэх. Ингээд ирэхлээр одоо яах юм бэ? Бүгдээрээ лага бариад суух юм уу гэдэг ийм асуудал бодтой үүссэн. Энэ одоо нуугадах зүйл бол биш. Тэгэхээр ганцхан л боломж шүү. Тэр нь юу вэ гэхээр тарифаа одоо ядаж өндөр үнэтэй биш юмаа гэхэд үйлдвэрлэж байгаа өртөглөнд төхүүлъя л гэдэг. Ийм арга хэмжээ бол авсан иргэд бол маш их эсэргүүцсэн. Тэгээ хамгийн муу хүн бол ингээд тухайн үед бол дур чанд болж исэн. Тэ. Одоо цахилгааны үн өсдөг ямар муухай хүн бэ? Ард иргэдийн амьдрал ийм хэцүү байхад яагаад өсгöd байгаа юм бэ? А тэгээ тухайн үед бас улсын хурлын гишүүн Цэнгүүн гээд иргэд маань бас жаахан ингээд төвдөл мэдрэхгүй бол энэ салбар бүр үхээд бүгдээрээ лав ирлаа л гэдэг юм бас ярьж исэн. Ардын намын бас зарим гишүү сайд эдгээр ч гэсэн бас ингээд бодиттой үнэ ярьж исэн. Гэхдээ яг ингэж гал өрөөд реформа эхлүүлээ гэдэг энэ үйлдэл бол ялчгүй. Одоо үндэсний хорон дээр хийгдээд явсан. Тэгээд үр дүн бол гарсан. Үр дүн юу вэ гэхээр нөгөө нэг санхүүжилтгүй, нөгөө нэг сонирхдаггүй энэ салбарт чинь нөгөө хувийн секторын анхаарал эхэлсэн. Тэгээд тариф нь бас нэг өртөглөөгөө ингээд өгөөд ирэхлээр сонирхол бий болсон. Банкуд төслүүд нь бас санхүүжүүлж болох юм байна гэдэг. Одоо bankable гэж ярьдаг байхгүй. Төслүүд нь bankable болоод тэгсэн. Тэгээ үр дүнд нь ердөө нэг 3 сарын дараа хэрвээ та санаж байгаа бол нодон жилийн Давосын уулзалтаар Европын зэрэг босол хөгжлийн банкнаас 1 тэрбум долларыг хувийн секторт шууд төр ингэж үр өсөхгүйгээр хувийн сектор шууд ингэж санхүүжилтийг зөвхөн эрчим хүч. Тэгэхээр зөвхөн сэргээхдэд хийя гэдэг. Ингээд бид нар ингээд цэглэгээ шумыг ингээд нээгээд цураад ингээд ажил нь ингээд эхлээ явж байгаа. Яг тэрний дараа нодон жил 10 сард тухайлбал Европын хөрөнгө оруулалтын банк 1 тэрбум евро бас хувийн секторт шууд ингээд хөрөнгө оруулалт хийе. Яагаад гэвэл танай төслүүд чинь санхүүжүүлэх боломжтой болчих. Хуучин санхүүжүүлээ гэхээр битүү өглөг авлага ийм байсан бол одоо ингээд та нар реформоос зөрөгтэй эхлүүлсэн байна. Хүмүүс бол ингээд жаахан тухай шүүмжлээд байсан юм л та. Эхлээд нөгөө энэ нэг ТЭЦ 2 3 4-тэй уурхаа тэнд байгаа үр ашиггүй зардлуудыг хэмнэ. Тэ тэнд байгаа томилгоонуудыг хэмнэ. Тэнд байгаа авилгуудыг одоо байхгүй болгох гэдэг. За энэ бол болно. Гэхдээ энийг ингээд хийлээгээд мөнгө орж ирэхгүй байхгүй. Бидний нөгөө хэрэгтэй байгаа эрчим хүч нь хэрэггүй. Яагаад гэвэл тэр хуучин 2 3 4 дэх үйлдвэрлэлүүд чинь хинч орж ирэхгүй. Энэ чинь хуучин Оросын холбооны улсын за зээл тусламжаар хийгдэж байсан 50 60 жилийн насжилттай шулуухан хэлэхэд нураага дахиж л барихгүй бол ийшээгээ хөрөнгө оруулалт орчих боломжгүй юм аа. Тий. Тийм болохоор энийг бол бид нар бүтцийн өөрчлөлтийн хүрээнд за энэ одоо шинжлэлийг хийя. Хүмүүст нь хариуцлага тооцъё. Цаг хугацаа орох юм. Тэрнээс илүү маш яралтай юм нэг үгээр монголчуудад цахилгаан хэрэгтэйсэн байхгүй. Цахилгааны засгийн газар ингэ санхүүжүүлэх боломж байхгүй. Зогсцсон. Гаднаас зээл авах боломж авахгүй зогсцсон. Ганц боломж нь хувийн сектор. Хувийн сектор орж ирэхийн тулд ийм бага үнэтэй, тарифтай энэ салбар руу яаж орж ирэх вэ? Тэгэхээр та нар энийг одоо бүр ингэ зах зээлийн системлэн биш юм аа гэхэд ядаж өртөглөөний ортуулалтаа гэдэг ийм шаардлага тавьчихсан. Тэгээ энийг бол хамгийн түрүүнд ингэ хийсэн. Зарим одоо иргэд бол маш их дургуутсан. Яагаад та нар ийм одоо чанаргүй үйлчлэгээ үзүүлчихэд тэгээ эрчим хүчнийхээ үнэ өсгöd байгаа юм бэ? Гэтэл манайхан нөгөө маш хямд эрчим хүчээр ингээд авсаар хагаад 35 жил ингээд сурцсан байсан. 35 жилийн өмнө тухайлбал нэг өрхийн орлогын эрчим хүчээр зарцуулж байгаа зардал нь одоо өрхийн зарлагын
18% байсан баг. Одоо өнөөдөр зарцуулж байгаа нийт өрхийн зардлын ердөө 3%. Хүн ингээд өрхийн нэг хүн гар утасны зардал гаргаж штэ 50,000 төгрөг. Тухайлбал. Гэтэл тийм хэмжээний зардал гарч байгаа байхгүй. Тэгэхэд гар утсан дээр хүн ингээд нэг 50,000 төгрөгөөр тий цэнгэлээд дата үзээд байдаг. Машина 30-аас 50,000 төгрөг, 35-аас 50,000 төгрөгөөр угаалгаж болоод байдаг. Одоо сардаа ганц шүү дээ. Тэгсэн мөртөө эрчим хүчиндээ болохоор өстой болохгүй бид нар одоо маш хэцүү байна гэдэг. Тэг энэ бол нөгөө иргэдийнхээ талаас ойлгож байгаа ч хэлээчсэн. Усын хувьд бол эн чинь одоо тэг бүгдээрээ яах юм? Эрчим хүчгүй ингээд 2 цаг, 3 цаг, 5 цагаар ингээд байх юм уу? Тэгээд ажлын байр хийхгүй юм уу? Бизнес эрхлэхгүй юм уу? Бүтээн байгуулалт хийхгүй юм уу? Дахиж орон сууцчлалт хийхгүй юм уу? Гэдэг л юм асуулт байсан. Тэгээд ийм болохоор эрчим хүчний орооны зүгээс бол хамгийн түрүүнд авсан зүйл бол тарифын өөрчлөлт хийсэн. Араас нь бол ингээд ердөө 1 жил хүрэхгүй хугацаанд 2 тэрбум долларын санхүүжилт ороод ирсэн. Тэр бол манай одоо дутагдаад байгаа 2 гигаваттын санхүүжилтийг бүрэн нөх боломжтой. Ингээд ирэнгүүт одоо юу болж байна гэхээр хувийн сектор маш их сэргэж байна. Ердөө одоо 7 хоногийн өмнө тухайлбал 5 байрал дээр сэргээгдэх эрчим хүчний одоо нээлттэй дуудлага худалдаа зарлж байгаа хамгийн бага тариф өгсөн орж ирээ гэсэн байдлаар урьдчилсан байдлаар уулзалт хийхэд 130 гаруй компаниуд, дотоод гадаадын компаниуд оролцоог сонирхлоо илэрхийлж байгаа. За тэгээ одоо эх 7 хоногт бол энэ дуудлага худалдаа болно. Ингээд бид нар одоо маш их нээлттэйгээр та нар дуртай газараа тий орж ирээд эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийг эрхлээ. Наран байна уу, салхин байна уу, батарей ураагаар байна уу, өөр ямар одоо их усэр байна. Чөлөөлж таныг тасалч тэр 5 байршил тэгээд байгаа чи миний ойлгосноор тэр чи нөө батарей ураагаар станц барих гэдэг юм биш үү? Үгүй. Би буруу ойлгосон байна. Тий. Тэг уучлаарай. Тэгээд тэрийг санхүүжүүлэхдээ тэр нөгөө Европоос орж ирэх гэж байгаа тэр 2 тэрбума тийш нь хуваарлж одоо дуудлага өгөх гэдэг юм уу? Тийм шүү дээ. Одоо нөгөө юм монголчууд ингээд эрчим хүчээ хийя гэхээр 2 зүйл нь болохгүй байсан. Нэг нь болохоор хитрхи амьд болохоор хинч орж ирэхгүй. Хоёрт нь болохоор орж ирэх гэхээр мөнгө байхгүй. Тэгээ шадар сайдаа та нэг хөрөнгө оруулалт харьцдаг. Одоо яг санхүүгийн чиглэлээр бас ажиллаж байсан үнэ үед манай салбарт мөнгө осгож өгөөч л гэх. Тэгээ тэр зүй ёсны шаардлага байсан. Тийм болохоор би маш богино хугацаанд эхний ээлжийн шаардлагатайгаа 2 тэрбум долларыг нь босгосон. Тэр бол ингээд өр болохгүй. Хөрөнгө оруулалт болно шүү дээ. Хувийн сектор шууд даав. Хүмүүс болохоор энэ одоо үр тавьж гэнэ гэж энэ болохоор засгийн газар аваад татвар төлөгчдийн мөнгөөр төлөх ийм мөнгө биш байхгүй. Энэ болохоор шууд хувийн сектор руу ингээд одоо 15 жилийн хугацаатай өгөөд за тэгээд дунджаар жилийн нэг 5% хүүтэй эхний 5 жил нэг үндсэн өрөөс чөлөөлөд маш таатай нөхцөлтэй ийм их усэр орж ирж байгаа байхгүй. Засгийн газар бол зөвхөн зуурчлагч мөнгөний усгч өгөөл тэгээд зуурчлагчийн үргэлж гүйцэгдсэн юм биш үү те. Тэгэхээр засгийн газар одоо юу хийж байна гэдэг тэгэхээр бид нар нээлттэйгээр ингээд хувийн сектор за та нар орж ирж станц бариа. Тэгэхин тул засгийн газар бид нар нэгдүгээрт одоо PPA гэж яриад байгаа. Та нарын үйлдвэрсэн эрчим хүчийг чинь бид нар худалдаж авъя. 15-20 жилийн хугацаатай нэг ийм гэрээ байгуулж. Хоёрдугаарт болохоор та нарт хэрэгтэй байгаа санхүүжилтийг чинь бид нар олоод ирлээ. Одоо миний хийсэн ажлын дээр байхгүй манай албаны. За тэг өшөө нэмэлт хэрэгтэй гэх юм бол би дахиад 3 тэрбум долларын их усрыг одоо оруулж ихэд бэлэн ярьчиад байгаа. Тий. Тэрийг гол нь шингээж авах хэрэгтэй. Тэгэхээр бидний зарчим ялангуяа манай хорооны зарчим бол төр бол одоо станц орихгүй. ТЭЦ 5, ТЭЦ 6 тий. Тэгээд төр ингээд үнэ ингээд хатуу бариад ингээд явах юм бол энэ нөгөө зах зээлийн эдийн засаг биш. Эхний ээлжин жаахан өндөр байж болно. Нийлүүлэлт өсөөд ирэхлээр ч үнчин ингээд буушт. Тэг өрсөлдөөнөөр эн чинь олон нийлүүлэгчтэй болох юм бол өрсөлдөөн зах зээлийн загвараар энэ салбар ажиллах ёстой. Гэтэл манайх чинь аль социализмынхаа загвараар төр нь ингээд барьдаг. Ийм бүтцийг одоо эвдэхээс өөр арга байхгүй. Тэгээ эвдэж ингэж ярихын тулд мэдээж нийгэм бол ихэндээ дургуутсан. Тэгээд хүн амын хувьд бол бид тэр засгийн газарт орсны хувьд бол
улс орондоо хэрэгтэй энэ үйлдэлийг хийхийн тулд өнөө маргааштай бол одоо гүтгүүлэх, харлуулах тий популизмыг одоо сүрэх энэ ажлыг бол нэр төртөөр хийгээд гарья гэх. Тэгээд хэсэг хугацаанд дараа иргэд ойлгоно гэдэг. Одоо бол бизнесүүд бүгд ойлгож байгаа, иргэд ойлгож яагаад гэдэг тэгэхээр Монголын нэг эрчим хүчний салбарт хинч орж ирэхгүй байсан байхгүй. Хинч орж ирэхгүй байсан. Гэтэл одоо маш олон тоглогчид ингээд орж ирээд зөвхөн ингээд ганц дуудлага худалдаа зарлахад 130-40 ингэж орж ирж шít. Тэг эн чинь юу байна гэдэг тэгэхээр энэ бодлогын нэг үр дүн одоо гараад байна. Тийм болохоор магадгүй өнөөдөр бид нэг нийт эрчим хүчнийхээ 25%-ыг гаднаас авч иж болох юм. Тэгэхдээ одоо 2028-аас 2030 он гэхэд бид нар бие даасан өөрөө өөрийгөө нийлүүлдэг ийм эрчим хүчний системтэй болно гэдгээ бол амлсандаа бол хүрнэ. Хүрэхгүй бол хариуцлага тооцоолно. Тэхийн тулд бол шүдэд сууд явахсаар арга байхгүй. Тэгээ энэ бол энэ 4 жилийн хугацаанд ажиллах энэ засгийн газрын үүрэг байх ёстой. Тэгээд таны анхны асуултанд хариулахад ягаад та ингэж засгийн газарт байгаад байгаа юм бэ гэхээр ягаад гэвэл 2024 оны сонгуульд бид нар эрчим хүчний арга тус байдлыг бий болгоно гэж иргэдтэй бас амлалт өгчээр гарч ирсэн. Засгийн газартаас энийг хэрэгжүүлэх гэж орсон. Тэгээ энийг хэрэгжүүлж дуусах хүртэл бол гарахгүй. Заавал дуусгана. Дуусгасны дараа бол энэ үр дүнг нь бол Монгол бас ялангуяа Монгол Улсын эдийн засгийн бодис салбар бол хүртнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа тийм. Ойлголоо. Тэгээ за одоо нэгэнт энэ эрчим хүч хариуцсан энэ шатар сайд ирсний хувьд одоо энэ эр хөвлөг бид нар яах вэ? За бид нар чинь одон одоо эд өвлийн за жоо хариуц тулаарцсан байсан нөгөө ТЭЦ 4-ийн 4-р 9-р зуух гэж юм шатсан. За тэрний урдхан тал ТЭЦ 3-ийн нэг турбин байхгүй болсон. Ингээ бид нар чинь нэг хаврын одоо сүүл сар чөлөө Улаанбаатараар бид нар чинь нэг гэрэл мэрлээ таслаад цоцорхон өвлжлөө штэ. Одоо эх өвл бид нар яах гэж байна? Ийм чигээрээ байх юм уу? Ямар арга хэмжээ авах вэ? За сая засгийн газар шинжилж зохион байгуулагдсан. Тэгээд хүн намын улсын хурлын гишүүн за найдлаа гишүүн сая эрчим хүчний сайдаар томилогдож ажилласан. Тий. Тэгээ бид нар бол маш ихтгэлтэйгээр энэ өвлийг ямар ч байсан амжилтад авахын тулд бол бүгдээрээ хичээж ажиллая. Тий. Аль болох тог тасалт одоо багтаа байхгүй байлгахаар бол ажиллана. Тэгэхдээ өнөөдрийн нөхцөл байдал бол одоо бид нарт хугацаа их бага байна шүү дээ. Найдлаа сайд маань ажиллаа аваад сарл болж байна. Тэгээ маш их идэвхтэй ажиллаж байна. Дуудлагуудтайгаа амжилтаа хийгээд аль болох олон компани хурдан шиг одоо эрчим хүчний нийлүүлэлтийг хурдан хийгсэн чиглэлийн нүгд ажиллах гэдэг. Тэгэхээр энэ ажлууд маань ингээд явах юм бол бид нар энэ өвлийг амжилтад авч чадна. Ихэнд бол дор хаяж 1 гигаваттын батарей ураагуурын төслийг хийх хэрэгтэй. Тэгээд маш олон хүмүүс бол нүүрс бид нар маш ихтэй болохоор нүүрсээрээ санхүүжлах ёстой шүү дээ гэдээ байдаг. Үнэн. Бид маш их нүүрсний нөөцтэй. Гэхдээ нүүрсний станцыг дэлхийд санхүүжүүлэхгүй байна. Тэгээ 2014 оны Парисын хилцээрээс санхүүжлэхөө болцсон. Хятадын засгийн газарч байхгүй. Тэгэхээр санхүүжуулагч байхгүй болцсон байхгүй. Харин энэ нөгөө сэргээгтгийг одоо санхүүжуулахад мөнгө маш хурдан босч байна. Тэгээ мөнгө байгаа газар бол ажил явдаг нүүнэ. Тэгээ нөгөө талаараа бас цаг хугацааны хувьд нөгөө нүүрсний цахилгаан станц чинь хугацаа ордог. Доор хаяж 3 жил 330 гэдэг юм уу. Одоо манай бөөрөлжүүдийн цахилгаан станцыг харалт 14 оноос эхэлж явсаар байгаа. Технийх нь 330 нь бол нэг 4 жилийн дараа 5 жилийн дараа л ашиглалтанд орж штэ барилгын ажлаас хойш тэ. Гэтэл сэрвэтгэгч мөч чинь нар салхич 1 гигаватт чи ердөө 6 сарын дотор барьчих боломжтой байхгүй. Тэ маш хурдтайгаар. Тэгээ батарей ураахартай. Тэгэхээр бид нар нөгөө эрчим хүчний хувьд бол 1-р 2030 он гэхэд нийт эрчим хүчний их үүсвэрийн 30% одоо цэвэр байх хэвээр ногоон байх хэвээр гээд зарлцсан. 2040 онд бол энэ цэвэр эрчим хүчний орон байна гэдгийг зарлцсан. COP17 гэдэг олон улсын уулзалтыг 8 сард хийх гэж байгаа. Тийм болохоор бид нар олон улсад ярьж шилсэн бол тэр үгэндээ эзэн байдаг байх хэвээр худлаа ярьж болохгүй. Үйл хөдлөлөөр. Тэгээ тэр агуулгаараа энэ эрчим хүчний их үүсвэрийг илүү ногоон болгох, за цэвэр болгох дээр илүү анхаарал явж байгаа юм аа. Тэгэхээр энэ өвлийг бол бид нар батарей ураагаараа төлхөө ингэж оруулж ирснээрээ
нөгөө сэргээгт гэрчим хүч чинь нүүрсэгээ бодох юм бол ийм докторгүй байхгүй. Одоо нар ингээд өдөр гарлаа орой байхгүй. Салхи гэхэд чинь бол оройдоо илүү салхитай тийм болохоор орой манай хэрэглээ байхгүй болцдогч байт юм. Тэгвэл оройны одоо тэр салхи станцын үйлдвэрлэж байгаа эрчим хүчийг энэ оройдонд петролоор шингээж аваад өдрийн нөгөө хэрэглэж байгаа үүсгэж байгаа нарны цахилгаан станцыг шингээж аваад ингээд петролоор одоо оргил ачаалал цагийг одоо тохируулах байдлаар яг бүрэн боломжтой. Би нэг зүйлийг бас дахиад хэлчмээр байна. Одоо бодит зүйл ярихлаар дорчаанд гişүүн гэж одоо дорчаан сайд бол бас ингээд арт түмэн таалагдахгүй юм ярих юм да гэж хүмүүс шүүмжлээд байгаа. Гэхдээ бид нар гой сайхан юм зөндөөл ярьлаа 30 хэдэн жил. Одоо бас нэг бодиттой зүйлтэйг тулах хэрэгтэй. Тэгээ бол ус төрд орж ирэхдээ худлаа ярих гэж бас урж ирээгүй. Бодит байдлыг ярьдаг шүүмжилдэг усын хурлын гишүүн байсан 4 жил. Одоо бол засгийн газарт бол бас бодиттой юмыг хамгийн их хатуу ярьдаг. Тэгээ хэвлэлд нэг ярьцлага өгөхгүй байгаа болохоос ш. Тэгэхээр манай Монгол улсын эрчим хүчний хэрэглээ бол маш бага юм аа. Одоо бүрэн хүчин чадлаараа оргилын ачааллын цагаар 1850 л агаад. Дахиад 2000 мегаваттын хэрэглээ бол байгаад байдаг. Гэхдээ энэ маань доктортой юу гэхэлэр доктортой хэрэглээ биш. Өвлийн 2-3 сард ингээл маш их ингээд цахилгаан дулааны хэрэгтэй байгаа бол эрчим хүч хэрэглэдэг. 100 байхгүй болчихдог. 100-ны 3-4 сар нь Улаанбаатарын хөдөө гар явчихдаг. Хэрэглээ буцаад нөгөө 4-5 буучдаг байхгүй. Тэгээ монголчууд ч нөгөө өдөржин шөнөжин ажилдаг хүмүүс биш шүү дээ. Өдөр нь ингээ хэрэглээ ихтэй мөртлөө орой нэгээд хэрэглээ буурчдаг. Тэгэхээр энэ нөгөө цахилгааны одоо бизнес хийж байгаа хүмүүс чинь аль болох доктортой 24/7-оор 12 сар ингээд их хэмжээгээр доктортойгоо олон ингээд гэрээнийхээ дагуу нийлүүлэл мөнгө амаар шүү дээ. Гэтэл манайх чинь нөгөө аялал жуулчлалын сезон байдсан шүү дээ. Аялал жуулчлалын салбар чинь нэг цуны 2 сар аялал жуулчид ирлээ. Тэгээ бус нь хүүтэй юм чи яах вэ? Өөрөөр ирж чадахгүй. Тэгэхээр чинь нөгөө аялал жуулчлалын компаниуд бас бизнесээ өртгөө нөхөд хэцүү байдагтай адилхан эрчим хүчний салбар чинь онцлогтой байхгүй. Зах зээл нь жижиг гэн. Тэгээд тийм докторгүй. Тэгэхээр та ингээд мөнгөтэй мөртлөө энэ салбарт ингээд бизнес хийе гэхлээр чи нөгөө хангалттай ашиг олж чадах уу? Оросын хөрөнгө оруулалтаа богино хугацаанд нөхөж авч чадах уу гэхэд бол энэ тийм одоо эрсдэлтэй салбар шүү. Тэгвэл тэр эрсдлийг нь бид нар ингээд хааж өгөх санхүүгийн аргачлалуудыг хийж яваад байгаа тийм учиртай. За бас нэг зүйлийг би бас дахиад нэг тайлбар хийчмээр байна. Анх ингээд ярихад би нөгөө экспорт, эрчим хүчний экспорт гэж ярьдаг байсан. Би ясан энийг бас таньсан. Тэгэхээр нөгөө хүмүүс ямар сонио юм бэ? Бид нар одоо ингээд цахилгаангүй импортлоод явж байхад энэ хүн чинь одоо яагаад агаарын юм яриад та экспорт гэдэг. Тэгэхээр би энийг одоо бол тайлбарлахад хүмүүс аягуусаа ойлгох байхаа л гэж хүсэж бодоод байгаа. Тэр нь юу вэ гэхээр саяны зүйл байхгүй. Монгол улсад нөгөө бизнес хийе гэдэг ирэхлээр зах зээл нь дэндүү жижиг гэн. Тэгээд энэ докторгүй хэрэглээ их багтаа болохоор нөгөө зөвхөн тэр оргил ачааллын цагтлан тааруулж орж ирэхээс биш том хэмжээгээр орж ирэхгүй байгаа байхгүй. Гэтэл том хэмжээгээр орж ирэх тэр одоо тоглогчд байна. Тэд нар юу сонирхоод байгаа гэхээр том хэрэглээс сонирхоод байгаа. Том хэрэглээ нь Монголд биш Хятад байгаа байхгүй. Монголд биш Японд байгаа. Монголд биш Солонгост яваад байгаа. Тэнд чинь эрчим хүчний хэрэглээ өндөр байхгүй. Үнэтэй. Японд ч одоо өрхийн хэрэглээ чинь 22-оос 24 цент шүү дээ. 1 киловатт нь. Солонгост 18 цент. Хятад болохоор төрийн оролцоотойгоор 7-8 цент байдаг. Тэ. Гэтэл Монгол одоо том хэмжээгээр бид нар экспортын төслийг ингэж хийсэн тохиолдолд өртгөх нь одоо 2 цент дээр иж байгаа байхгүй. Батраа ураагүйгээр ураагуур ирэх юм бол 3-4 цент гэдэг. Тэгээ энийгээ бид нар үйлдвэрлээд тэгээ илүү хямдхан үнээр экспортлох боломж нь байгаад байгаа байхгүй. Хятад нь сонирхоод байна. Сая бид нар Япон руу очлоо. Япон бас сонирхож байна. Яагаад гэвэл хямдхан болохоор цэвэр боллоо. Тэгвэл тэр нөгөө их хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулж ирээд экспортын зах зээлийг нээж өгөөд
Тэндээсээ бид нар нөгөө оргил ачааллын үед 2-3 сарын үед шугам татаад авчих юм бол энэ бол ингээд хамгийн эдийн засгийн хувьд үр өгөөжтэй зөв шийдвэр байхгүй. Тэгээ тэр агуулгаараа би нөгөө экспортын төслүүдийг илүү их ингээд яриад яваад байгаа цэвэр ингээд санхүү бизнесийн юм нөгөө загвар нэгж яваад байгаа шүү. Тий. Би нэг үр танаас асуугаа энэ дээр бичсэн байсан. Та сүүлийн удаа мэдэхгүй нэг жилийн өмнө юм болов. За арай баг ч юм уу сүүлийн удаа уулзсан байдаг. Тэгээд та тэр үед ярьжсэн нэг арабуудтай би ингээд хэдэн ингээд төсөл дээр яриад яваад байгаа. Бараг 10 тэрбум байгаа та. Тийм ээ долларын ингээд одоо санхүүжилт босгож болохоор байна. Ингээд бид нар тэр нөгөө цэвэр одоо ногоон эрчим хүч үйлдвэрлэлээ тэрийг ядруу гарахын том төслүүд яригдж байгаа гэдэг. Заримтай ч одоо сүүлд миний дуулахад бараг санамж өчгөн тэр зурцсан юм харагдсан. Одоо яг энэ таны энэ бодож сэтгэж байгаа энэ ажлуудад яг аль түвшин дээр байна. Хизээ эхлэхээр байна уу одоо энэ та бүхэн ч одоо 2 жил үлдлээ шүү дээ. Тийм ээ. Энэ хугацаанд ядаж энэ таны энэ эхлүүлж байгаа энэ төслийн юмнууд чинь одоо эхлэхээр байна уу? Яхаар байна? За, AquaPower гэж одоо дэлхийн одоо эрчим хүчний хамгийн том тоглогчтой нэг эхний 3 дүрд ордог компани. Тэ. AquaPower бол одоо 2026-аас 30 онд гэхэд зөвхөн хятад 100 тэрбум доллар хөрөнгө оруулалт хийнэгээ төлөвлөө зарлаа явж байгаа. Монголд 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэгдэг зарласан байхгүй. Тэгээ AquaPower-ын одоо компанийн өдөр зүйлийн дарга хурж ирээд Монголд ирээд тэрийг олон нийтэд зарласан шүү дээ. 10 гигаватт чинь 10 тэрбум долларын сэргээгт эрчим хүчний төслийг бид нар хийя. Узбекистан улсад бид нар амжилттай хэрэгжүүлсэн сүүлийн 5 жилийн хугацаанд AquaPower Masdar гэдэг нэг нь Сауди Араб, нөгөөх нь Араб Эмиратын 2 том компани нийлээд 25 тэрбум долларын энэ хөрөнгө оруулалт хийгээд тэгээд одоо Узбекистан бас 5 жилийн өмнө яг манайх шиг эрчим хүчний дутагдaltaй манай Оросоос хойд төрчөөс ингээд эрчим хүчээ авдаг байсан бол одоо эрчим хүчнийхаа хэрэглээг 5 жилийн дотор хангаад экспорт руу орсон байна. Тэгээ энэ бүгдийг энэ компани тохиолбол хийсэн туршлагатай байна. Тэгээ Монголын хувьд бол илүү боломжтой. Узбекистан руу одоо тухайлбал очиж одоо бизнес хийя гэхэд тоног төхөөрөмж нь Хятадд байна. Хятадаас Узбекистан руу очиод 2-3 улс дамжаад тэр чинь нөгөө давхар одоо landlocked гэж ярьдээ шүү дээ. Нөгөө өөрөө газар үргэлжлсэн. Гэтэл Монгол улс бол яг ингэ Хятадтай ингээ хажууд байгаа болохоор илүү хямдхнаар бид нар одоо нарны эсрэг захиргааны бүтээн байгуулалтыг хийгээд авчирч болж байна. Тэгэхээр илүү их боломж байна. Тэрс эд чи өөртөө нэг Хятадд одоо хөрөнгө оруулалт хийгээд газрын тосоо нийлүүлдэг хамгийн том нийлүүлэгч улс. Одоо орж исэн орлогоор болохоор дандаа эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж гисэн. Тэгээд танаа улсад эрчим хүч хэрэгтэй байна. Бид хий. Тэгээд та нар Хятадынхаа талтай бүгд Хятад улсын засгийн газартай бол маш сайн ойлголцод хүрсэн байна. Энэ улсад цэвэр эрчим хүчний хэрэглээ асар өндөр байгаа. Тийшээ чинь бид экспортын төслөө эхлүүлье гэдэг. Ингээд судалгаагаа хийгээд, тэзүгээ хийгээд за тэгээд газрынхаа асуудлыг одоо ингэ шийдээд бүх ажлаа ингэ өөрөө явж байгаа байхгүй. Тэгээ одоо гацшаад байгаа юм юу гэхээр яг одоо тийм нэг дайм болоод байна. Тийм байна. Тэгээ дайм болж байгаа болохоор яг одоо нөгөө ажиллан жаахан эрчим жаахан суларчаад байгаа нь бодит түн. Бас бодит түнээ хэлэх шүү. Хоёрдугаарх бас бодит түн манай засгийн газар тэрнээс хойш 3 дахин өөрчлөгчлөө. Тэгэхээр ингээд маш хурдтай явжсан ажлууд маань ингээд тоормс татаад зогсчод байна. Одоо нэг ганцхан нөгөө суугны юу вэ гэхээр одоо тухайлбал би нөгөө шадар сайдаа эрчим хүчний хороог ахлаа явжсэн. Яг энэ байдалд байгаа болохоор за одоо яг таал одоо ингээд энүүгээрээ баталгаагаа гаргаад танаа ус үнэхээр доктортой байна. Тэгээд яг ярьж хэлсэндээ байгаад тий бидний нөгөө бүтээн байгуулалтыг хүлээж аваа. Тэгээд эрчим хүчнийхаа хэрэглээг шийдээд экспортынхаа асуудлыг шийднэ гэх юм бол бид нар хэлсэн хүндээ байна л гэсэн. Ийм л байдалтай одоо бол байна. Тэгээ энэ жилийн нөгөө 1 гигаваттын батарей уурын төсөлтөр бол та нар яаралтай ядаж талыг нь шууд хийгээд өгчөөч гэсэн байдлаар бид нар одоо ингээд ярилцаад явж байна.
Тэгээд энэ компани бол дор хаяж тухайн улсад орохдоо 1 гигаваттаас эхэлж ордог. Хамгийн багадаа $1 тэрбум хийдэг л гэсэн. Тэ. Том байхгүй. Чи манай зах зээл чинь жоохон байхгүй гэх. Тэгээ ямар ч байсан энэ ажлаа бол ингээд одоо орхигдуулахгүйгээр ажил бол явж байна. Удаашрсан нь бол үнэн. Уг нь бол энэ жилийн 4 сараас бол барилгын ажил руу орно гэдгийгсэн. Тэгээ харамсалтай нь тий. Харамсалтай нь засгийн газар 2 удаа солигдчихлоо. Тийм байна. Тэгээ харамсалтай нь энэ бас ингээд дайм болчлоо. Тэгээ ийм хоёр нөхцөл байдал бол үүсчлээ. Тэгээ үннээ л хэлээ тий. Тийм байна тий. Тэгээ магадгүй өнөөдөр яг тав хүн чинь дөнгөж сая одоо ерөнхий сайдтайгаа зогсож байгаа хэвлэлийн урал хийлээ. Тэгээ тэрэн дээр одоо энэ нөгөө бизнесийн эрх чөлөөний хууль гэдэг том хуулийн төсөл өргөн барьж байгаагаа зарлж байна. Тэн дээр одоо тэр нөгөө ийм ногоон эрчим хүчний бүтээн байгуулалтанд хэрэгтэй тэр тойног төхөөрөмжийг галын дотроос чөлөөлөх тийм хөнгөлтийн имийг тэр хууль руу оруулж ирж байгаа юм байна лээ. Тэгэхээр тэр хуулийн маань төсөл маань одоо таны сая ярьсан юмтай бас уялдж байна гэж би харж байна. Тийм үү? Яг зөв та маш зөв харсан байна. Яагаад вэ гэхлээр засгийн газрын бодлого уялдаатай байх ёстой. Хоёрдугаарт Монгол улсын тэргүүлэх одоо онцгойлон анхаарах салбар бол эрчим хүчний салбар. Эрчим хүчний салбар гамшигын байдалд байгаа, бүр онц байдалд байгаа. Хизээ мэдвэл станцуудад дэлбэрчих гээд та нодон жил бас дэлбэрээзтэй. Тэн чинь хуучин үйлдвэрийг чи яах вүлээ? Та маш хурдан бид нар нөгөө эрчим хүчний шинэ их усруудыг л өрөхгүй болохгүй. Тэ шинэ их усруудыг өрнө ихлээр сайн нэг ийм нөхцөл байдал үүсчлээ. Энэ хамгийн их тийм сэргээгдэх нарны одоо салхины энэ тоног төхөөрөмж, батраа ураагууруудын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч нь бол хятад юм аа. Тэ. Хямдхан бөгөөд чанартай. Хямдхан бөгөөд чанартай. Тэ. Бүгд эндээс авдаг. Гэтэл 6 сарын 1-ээс эхлээд тухайлбал энэ сэргээгдэх эрчим хүчний одоо татаасаа хятадын засгийн газар зогсоосон. Тэ. Гадаашаа ингээд экспорт хийх, үйлдвэрлэлийг нь дэмжиж энэ засгийн газраас бодлогоор ингээд олон жил татаас өгчсөн. Үр дүнд нь хятад бол эрчим хүч хангалттай сайн болсон. Тэ. Нийт эрчим хүчнийх нь их усрын 40% нь сэргээгдэх болсон. Америк нэгдсэн улсад би очиод сая нэг Bloomberg-ийн эрчим хүчний форум дээр ингээд уулзаа явж байгаад Америкийн одоо эрчим хүчний салбарынхаа бүгдээрээ бид бол хятадууд ялагдцсан. Яагаад гэвэл эдгээр сэргээгдэх рүү маш сайн ороод маш хурднаар ингээд сэргээгдэхэд дэмжсэн ингээд. За ингээд энэ бодлогыг хятад аягүй сайн явсан. Одоо бодлого хангалттай болсон гэд нөгөө татаасаа зогсоосон. Тэгэхээр нөгөө сэргээгдэхийн тоног төхөөрөмж чинь жаахан үн өсөж байгаа. Хоёрдугаарт нөгөө батраа хураагуур дээр литиум эдэр чинь сайн нэг энэ одоо газрын тосны асуудлаас болоод хямралаас болоод хороо өсчихэд байна. Тий. Логистикаас нь болоод. Тэгээ ингээд ирэхлээр нөгөө сэргээгдэхийн үн ингээд өсөд явж байна. Тэгвэл Монгол улс ч одоо нөгөө 2 жилийн өмнө хэдийгээр бид нар ингээд сэргээгдэх рүү ороод арга хэмжээ авъя гэсэн боловч ингээд нөгөө засгийн газрын энэ нэг докторгүй байдал за дээрээс нь бас энэ нөгөө салбарын маань бэлэн бус байдал эдрээс болоод бид нар хугацаа алдсан байхгүй. Тий. Манай реформын хурааг чинь 6 сар болгоод унгаал элийн чинь бас цаг хугацаа орж байгаа юм л дээ тэгээд. Тэгээ тийм болохоор одоо бол бид нар ингээд маш зөрөгтэйгээр хурдан шиг ингээд эрчим хүчнийхээ бие даасан байдлыг шийдэхин тулд зөрөгтэйгээр энэ одоо эрчим хүчний салбарт хөнгөлт чөлөөлтийг өгөх нь зүйтэй юм байна гэдэг дээр шийдвэр гаргаад тэгээд энэ бизнес эрхчлөөнийхөө хуулийг дагалдуулж явж байгаа хамгийн том хууль бол хөрөнгө оруулалтын хууль. За тэгээд татврын хуулиудын энийг тусгай явж байгаа. Тэгэхээр сэргээгдэх эрчим хууч, нар сайлах, батраа хураагуур. За тэгээд нэмэх нь нөгөө ногоон ус төрөгч. Ногоон ус төрөгч бол дэлхийн эрчим хүчний ирээдүй гэдэг хамгийн давуу талтай улс нь Монгол гэдэг Японч судалгаа гараад ингэ явцсан байгаа. Би энэ тал дээр бас боломжоор тайлбарлая. Тэгээд Монголд хамгийн давуу талтай байгаа нэг дата центр гэдэг байгаа. Нөгөө хиймэл оюун ухаан, крипто энэ нөгөө мэдээллүүдийг өөртөө агуулдаг юм төвүүд шүүд. Энэ чинь бол асар хэмжээний эрчим хүч хэрэглэдэг. Нийт зардлынх нь 80-90% нь эрчим хүч. Эрчим хүчний төсөл. Тэгэхээр миний нөгөө бидний яриад байдаг нөгөө экспорт бол 3 төрөл байна. Нэгдүгээр төрөл нь бол ингээд шууд
өндөр хүчтэй шугам татаад экспорт хийж болж байна. Тэ. Хоёр дахь нь болохоор ингээд дата төвүүдийг Монголд оруулж ирээд юу л вэ Монголд нар байна, салхи байна, юу л вэ газрын дор бас ингээд нүүрс байна. Тэгэхээр энийг ашиглаад эрчим хүч үйлдвэрлээд заавал Улаанбаатар хотод байхаа албагүй Монгол улсын хааж ирсэн хамаагүй тэр нөгөө нүүрс нуурхаа дээрэнж байж болно, салхитай газарч байж болно. Эрчим хүчний станцыг бариад хажууд нь датад ажиллаж байгаа байхгүй. Тэгээ энэ чинь нөгөө шилэн кабелаар мэдээлэл болж гадагшаа явна. Тэгэхээр Монгол улсын нар салхи энэ эрчим хүчний их үүсвэрийг цахилгаан болгоод цахилгааныгаа шууд дата одоо тэр төвөөр оруулаад мэдээлэл болгоод ингээд экспорт хийх. Энэ бол ингээд экспорт хамгийн бодиттой төсөл. Тэгэхээр энэ чиглэлийн бүтээгдэхүүнүүдийг бүгднийг бас одоо гайлын татвараас 100% чөлөөлөе гэдэг энэ төсөл оруулж ирж байгаа. Хоёр. За гурав дахь нь бол нөгөө ногоон ус төрөгч гэдэг байна. Тэгээ ногоон ус төрөгч гэхэлэр хүмүүс ч хоол сонсогдоод байж маш энгийн шүү. Одоо ингээд нар салхины эрчим хүчийг аваад за тэгээд уралд оруулаад тэгээ ус төрөгч болгоод ус төрөгчийг нэг аммониа гэдэг нэг будаа шиг юм л ингээ хуургаад тэгэл боллоо. Тэгэхээр нэг ингээ будаа нэг ингээ шуудата будаа гэж бодчих хэрэгтэй байна. Тэ. Тэгээд тэр нь болохоор цэвэр эрчим хүчний их өсвөл гэсэн үг. За тэгээд аммониа нь юунд хэрэглэгдэх юм бэ гэхлээр одоо нэг эрчим хүч маш хүчтэй байхгүй. Одоо уул уурхайн тоног төхөөрөмж, уул уурхайн одоо хүнд оврын машин механизмд бол хийчин маш энгийнээр хэлгээд тий. Онгоцын түвшгээд одоо бид нар хүнтэй аваад нь шүү дээ. Тэгвэл тэр онгоцын түвш болчихно. Онгоцын түвш болсон тохиолдолд одооны түвшээс 3 дахин илүү хүчтэй. Тухайлбал Солонгос руу бид нар 3 цаг нисдэг байя гэж бодвол 1 цаг л нисэн гэсэн үг жишээ. Ийм хүчтэй баг. Тэгээд яндангаар нөгөө утаа биш уур гарна л гэсэн. Тэгээд энэ бол аль хэдийн ингээд хэрэглээнд ороод одоо нөгөө ятууд бол тухайлбал нөгөө аммони болгоод ногоон ус төрөгчөөр нөгөө том жинтэй том оврын нөгөө ус онгоцуудаа одоо цэмглээд эхэлсэн. Японд болохоор нөгөө нийтийн тээвэртэй ашиглаад автобусанд ингээд хийгээд эхэлсэн. Тэгээд цаг хугацаанд улам хямдхан болоо явчихна. За тэгээд энэ бол газар тариаланд бол бүр онцгой хөвсгөл гаргаж байгаа. Кenya, Намибиа гэдэг та мэдэн штэ нэг Африк орнууд чинь хүнсний дутагдaltaй тэгээд 100 жил ийшээ хөрөнгө оруулалт хийгээд үр дүн гараагүй. Одоо тэнд хүнсний хувьсгал болоод байгаа нь юу гэхээр саяны аммониаг бордоо болгоод тариад байгаа. Тэгэхээр маш сайн ургац, жилийн урдгаас 3 дахин л ургац аваад байна. Тэгээд та нэг газар тариалангийнхнаас ингээд асууж болно. Цахилгаантай бороо одоо ингээд бурхан шиг ингээд шүтдэг баг. Цахилгаантай бороо орох юм бол маш их сайн ургац сайн байдгаа гэд. Тэр нь бол юу гэхээр агаар дээр ингээд цахилгаан захилаа, азоттой нийллээ, бороогоор доошоо ингээд орж ирлээ. Тэ. Тэгээд хуршинд нэвсчлээ. Тэгээд энэ ингээд азотын бордоо болцдог. Ердөөлт ир чинь. Яг тэр чинь ингээд нэг аммони болгоод шуудаа нэг л явчихна гэсэн үг. Тэгээ сая бид нар нөгөө Японы засгийн газартай яриад Японы талын нөгөө хөрөнгө оруулагчид нь хурж ирээд Монголын нөгөө сэргээгдэх эрчим хүчин хямдхан байгаад байна. Та нар нөгөө 4 жил улирал нь ингээд 4 солигддог болохоор жилдээ 4 болохоор нөгөө салхины хүчтэй өндөрлөг болохоор тэгээд нөгөө талтаа нөгөө агаар нэм хуурай болохоор нарны нөгөө туяа тусгал нь айгу сайн байхгүй юу. Тэгэхээр энэ нөгөө үр ашиг нь айгу өндөр. Тэгэхээр танаад ингээд маш хямдханаар бид нар одоо сэргээгдэх хүчийг аваад ус төрөгчөө үйлдвэрлээд тэгээ аммони болгоод өөр дээр аваад хэрэглэх юм бол манай эрчим хүчнээс хямдхан байгаад байна гэд. Тийм болохоор та нар манай засгийн газартай ярьж өгөөч гэд. Тэгээ 2-7 хоног бид нар Японы засгийн газартай холбогдох сайдартай уулзаад ойлголцолтой хүрээд за тэгвэл энэ чиглэлээр төслөө ингээд судалгааны түвшинд хамтарч цагур байдлаар ажиллая. Тэгээ цаашдаа бол бид нар 10 гигаваттын аммонигийн төсөлд хөрөнгө оруулалт хийхээр ярилцъя гэдэг ингээд тохиролцоод явж байгаа юм аа. Тэгээ энэ бол нөгөө экспортын дараагийн нэг хувилбар. За үүгээр юу гэж яана гэхээр Монгол цахны хүртэл 2005-аас 2025 хүртэл бол Монгол улсын одоо уул уурхай ор юм байна л гэж ойлгогддог байсан. Гэтэл одоо бол тэрнээс илүү боломж бол эрчим хүчин дээр байна. Бид нар газрын доороо их хямдхан нүүрстэй гэж ярьдаг байсан бол одоо газрынхаа дээр маш их сайн юм салхи нартай ус баг.
Тэгээ энийг л одоо хурдан ашиглаж мөнгө олох хэрэгтэй. Гэтэл өнөөдөр ингээд ашиглахгүй болохоор ингээд мөнгө алдаад байгаа байхгүй. Юу үнэн тэр үнэн. Эний чинь нөгөө бид нар биш нөгөө бодиттой хөрөнгө оруулагчид нь судалгаа тооцоо хийж ирээд үр ашигтай байна. Та нарын салбараа нээж өгөөч, манай засгийн ансартаа ярьж өгөөч. Тэгээ энэ ажлыг ингээд хийгээ яваад байгаа. Тэгэхээр өнөөдөр магадгүй юм нэг хол сонсогдож магадгүй. Гэхдээ дэлхий бол одоо байнга л эрчим хүчин дээр ингээд дайн хийдэг байсан. Дэлхийн өмнөх 100 жилийн дайн бол дандаа газрын тус газрын хийдэр байсан бол дараагийн асуудал бол энэ цэвэр эрчим хүчин дээр байгаа шүү. Тийм болохоор Монгол улс бол асар их боломжтой. Энэний суурийг одоо тавих нь бол өнөөдрийн бидний үүргийн маал гэдэг ингээ ажиллаж байгаа. Тий, одоо яг таны ингээ яриа сууж байхад өнөөдөр та бүхний өргөн барьсан энэ хууль ямар их чухал ач холбогдолтой юм бэ гэдэг л одоо бүр миний толгоор их орж ирж байна. Тэн дээр чинь тэр нэг гадаадын хөрөнгө оруулалтыг бас нөгөө нэг 20 жилээр докторжуулах нөгөө юуны татварын орчингуудын докторжуулах юм байгаа юм байлээ. Тэгээд тэр нөгөө гаднаас нөгөө бүтээн байгуулалт хийхээр орж ирж байгаа тэр ажиллах хүчин дээр нөгөө төлбөрөөс орч чөлөөлөх энэ төргээд энэ мэрэнгүү чинь болвол энэ ямар ч тийм том гадаадын хөрөнгө оруулалт Монгол улсаар орж ирэхгүй гэсэн. Тийм биз? Яг үнэ. Одоо бид нар гадныханд их ээлтэй ус бол биш. Тий. Бодит байдлаа үнэлэх хэрэгтэй. Хоёрдугаарт Монгол улс бол хүүтэн улс. 12 сарын 8 сар нь хүүтэн. Тий. За тэгээд Монгол улс бол одоо хоёр том хөршийн дунд байдаг. Тий. За яг дэлхийн санхүүгийн төв за барууныхнаас бол 91 хол идэв шүү. Тэгээд ийм болохоор нэг хаалга төгшөөд Монгол улс гоё юм байна. Монгол улс хөрөнгө оруулалт оруулчих, бизнес хийчих, ашиг авчих гэдэг хөрөнгө оруулагч байхгүй. Тэг үүн тэр үн. Тэр хүмүүсийг авчрах хэрэгтэй. Авчрахын тулд сонирхлыг төрүүлэх хэрэгтэй. Сонирхол нь төржиж тэнд байгаа нөгөө хөрөнгө, санхүү, технологи, менежмент тэр чинь бүгдээрээ ингээд орж ирнэ. Дэлхийд тэгжил хөгжсөн байдаг. Манай уртлын хөрш бол ингээл хөгжчихсэн шүү дээ. Япон ингээл хөгжсөн 50 оноос хойш хамгийн хаалттай улс бол Япон байсан. Японы арал стам мэдэн шүү дээ. Хамгийн хаалттай улс. Тэгээд Мэйжигийн 90 үеэс ахуулаад Япон бол нээлттэй бодлого явсан. Тэгээд маш хурдан хөгжсөн орны нэг бол Япон ерөөсөө гадны хөрөнгө оруулалт, Солонгос ерөөсөө гадны хөрөнгө оруулалт, Америк өөрөө Европын хөрөнгө оруулалт, тэ Англи өөрөө мөн Европын хөрөнгө оруулалт гэх. Тэгээ ийм хөрөнгө оруулалтгүйгээр хөгжсөн улс дэлхийд дээр бол байхгүй. Тэгэхээр энэ өрсөлдөөн донд бид нар аль болох тэр хүмүүст нөгөө нээлттэй боломжийг гаргаж өгчиж, наашаа оруулж ирж одоо хөгжихгүй бол өөрөө хөгжсөн улс дэлхийд дээр байдгүй шүү. Тий. Дэлхийд дээр нэг ч байхгүй. Хамтарч иж хөгждөг. Тэгээд одоо ийм том хуулийг ингээ өргөн барьчлаа. За одоо их хурл маань нөгөө онцгой дэглэл юу лээ? Хордон дэглэмээр юу гэвэл тэр чинь яралтайгаар юмар тий хилцэхэр болж байгаа юм байлээ. Тэгээд за тэр дээр бол одоо бөө попурлт болно. Одоо би бол тэрийг бол одоо нүдэнд харагдаж байна. Баахан ардын баатрууд гарч ирээл одоо баахан уужаа орж ирэх нэг энэ юун татвараас өнгөлөх байл гэнэ одоо тэр бол бөөл юм болно. Одоо тэгээд их хурлынхаа гишүүдийн одоо мэрэгэн гэдэг юм уу одоо энэ оюун хандл найдаа нэрээ тэр хуулийг одоо тэгж баталж гаргахгүй бол нэрээ энэ том төслүүд бол ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтаар явахгүй угаасаа гэдэг бол би тань бол нэг зүйлийг бас тов тодорхой хэлчихэ. Одоо монголчууд популистуудаа ялгадна гэж бол байхгүй. Тэ. Өмнө нь бол тийм тохиолдол байсан байх. Одоо бол тийм зүйл байхгүй. Парламент дээр бол эрүүл мэтгэлцээ нэлээд явж байгаа. Хоёрдугаарт бол засгийн газарт бол одоо 3 нам байна. Би бол хүн намын дарга Монгол улсын шадар сайд энэ асуудлыг бол тултал нь авч гарна. Хамгаална тий. Энэгүүгээр Монгол улс хөгжих боломж байхгүй. Намайг бол тухайлбал маш их харлуулдаг. Тэр бол огтхончтой эмэг зүйл огт биш шүү. Тий. Тэгээд ийм болохоор Монгол улсын эрх ашиг байна. Хаана тэрэн дээр бол байна. Тэгээ энэ удаагийн парламент бол 5 намын хамтарсан ийм парламент маш олон эрүүл ийм бас бодлогыг бас ойлгодог ийм олон гишүүд бас бий болцсон болохоор өмнөх парламент шиг нэг ийм хятад орж ирээд Монголыг эзэлчихгүй гэдэг ийм зүйл бол парламентаар гарахгүй байх. Гарах юм бол ёстой харин жинхэнэ тэдэртэй бол тултаа үзнэ. Хаахгүй, эмэхгүй.
Монгол улсын эрх ашигын төлөө бол одоо бид нар маш эр зоригтойгоор тууштайгаар зарчимтайгаар зогсож энэ чухал реформуудынхаа ард гарахгүй юм бол ард түмэндээ л алга ташуулаад, ард түмнээ л халамжлал, ард түмнөө л одоо хайрлсан тэгсэн мөртлөө ирээдүг нь орлсон ийм зүйлийг бол бид нар хэрхэвч одоо хүлээнсжөрч болохгүй. За ийм болохоор энэ хууль бол батлагдана. Тэгээ батлагдсан дараа үр дүн бол монголчууд нийтээрээ хүртнэ гэдэгт итгэлтэй. Ер нь бол засгийн газрын зорилго бол энэ хуулийн энэ нөгөө юу зарцуулахаас өмнө наадмын өмнө батлуулж авах зорилготой юу? Тэгээд яалтайгаар өргөн барьж байгаа юм чи тэ. Одоо нэг сар өрөхгүй л баян хугацаа байгаа юм байна шүү дээ. Яралтайгаар энийг шийдэхээс өөр арга байхгүй. Тэгжиж бид нар эрчим хүчнийхаа одоо энэ хямралыг даавна. Тэгжиж бид нар эдийн засгаа тэлнэ. Та бид нар хуулиа харж Монгол улсад одоо орлого хэрэгтэй, эдийн засаг хэрэгтэй, тэлэх хэрэгтэй. Тэлхийн тулд экспорт хэрэгтэй, гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэгээд гаднаас мөнгө татах хэрэгтэй. Тэгээд гаднаас мөнгө татах дээр тухайлбал нэг зүйлийг онцлог хэлчихэ. Гадны хөрөнгө оруулалттай банк бид нар орж ирсэ гэдэг. Орж ирэх нөхцөл нь бол маш хэцүү байгаа. Банкны тухай хуулиар нэг одоо хувьцаа эзэмшигч дор хаяж одоо 20% байх хэвээр, 20-оос дээш байх ёсгүй гэхэлэр гадны банкуд чинь дэрэн дээр хүлэгдчихэд байгаа байхгүй. Би өөр ажлын хэсэгт байхдаа тухайн үед Монголын банкны системийг задлахын тулд гэр бүлийн бизнесээс нь задлж олон нийтийн болж хөрөнгөний зах зээл дээр одоо гаргаж тэнд илүү нөгөө зөв засаглалыг оруулж ирэхин тулд бол энэ хуулийг хийсэн. Одоо энэ ингээд үр дүнгээ өгч. Одоо бид нар дараагийн шатны болохоор гадны банкыг оруулж ирэх ёстой. Орж ирүүлэхийн тулд бид нар санийн зохицуултыг 20% гэдгийг бол гадны банкнд хамаарахгүй болгочих. Нэг. Хоёрдугаарт зөвхөн банкаас гадна Монгол улсад хөрөнгө оруулалт хийх сувг нь юу вэ гэхээр сангуудах. Одоо private equity fund гэж байдаг шүү дээ. Ингээд хувийн хөрөнгө оруулалтын сангууд, дид үтсийн сангууд, үйл хөдлөлийн сангууд гэдэг юм ингээд маш олон сангууд банкаас илүү өнөөдөр идэвхтэй хөрөнгө оруулалт хийдэг, илүү их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл Монгол улс болохоор нэг уламжлалт нэг банкнаас хамаарсан хөрөнгөний зах зээл нь хөгжөөгүй юм байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр бид нар бас энэ хуулиараа хөрөнгө оруулалтын хуулиа, бизнес эрхчлөөний хуулиа дагалдуулаад ямар өөрчлөлт оруулж ирж байна гэдэг. Тэгэхээр та Монгол улсад мөнгө хий. Бизнесээ хий. Тэгээ орлого олоод хүүгийн орлого орлоо гэдэг юм бол энэ чинь 20% байсан татрыг 5% болгоод өгөө. Тэгээд ингэж өгч. Тэгэхээр ганцхан Монгол улсад одоо манай банкны салбарт л хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчид 5% татвартай байсан байхгүй. Банкнаас бусд нь болохоор 20% татвартай. Тэгэл банкны салбар нь л ингээ хөгжөд яваад байдаг. Уламжлалтын салбар дээр л гацчаад байдаг. Тэгвэл одоо бид нар орчин үеийн за тэгээд маш хурдан шийдвэрээ гаргаад эрсдлээ хүлээгээд хөрөнгө оруулалт хийдэг. Энэ бусад сангуудын боломжийг ингээ татвараар нээж өгч байгаа онцлог юм шиг. Тэгэхээр энэ одоо хуулийг дагаад 99 хууль бол нэмэлт өөрчлөлтөс орж байгаа. Бүхэлдээ бол энэ ерөөсөө л ингээ бизнесүүдэд чөлөөлөх боломж өгье. Зөвхөн дотоодын бизнесээс гадна гадны хөрөнгө оруулагч боломж өгье гэсэн юм агуулгатай байна. Тий. За та бүхэн нэг 5-6 минут үлдчихэв. Сүүлийн асуулт юу байх вэ? Таны хувь улс төрчиж хувьд зөв сүүлийн үед ингээд сошиал сүүлийн үед эхлээд нэг одоо бид чинь нөгөө 27 оны ерөнхийлөгчийн сонгуулийнхаа ер нь евро цикл рүү ч гэдэг юм уу орчлоо. Тэгж харагдаж байна. Ер нь одоо энэ нэр дэвшигчд энэ төр гарч ирээл одоо горилогчд тийм ээ. Энэ төр гарч ирээл ингээл ийм үе байна. За тэгээд одоо яг энэ үедээ давхцаад гэх юм уу мэдэхгүй зүгээр өөрөө чинь ингэж сошиалоор ингэж нэг дайрах юм бол маш итгэж байна. Би ингэж сүүлийн үед ингэ хараад байгаа юм. Та нэг махны тухай нэг юм хэлсэн. За тэрий чинь илдвэр л говьлж ах шиг байна. Нэг тэр жил нэг тэтгэврийнхний нэг юуг зээлийг нэг тэглэх юм дээр та бас нэг эсрэг дуурсан билүү яасан ч үлээ. Тэр миний чинь өөртөө гаргаж ирээ засч янзлаад ингээд л одоо тийм юм сүүлийн үед нэлээ явж харагдаж байна лээ. Та тэгээ одоо үнэхээр ерөнхийлөгчийн сонгуульд одоо нэр дэвших гэж байна уу? Танаа намчиг нэм дэвшүүлэх хэрэгтэй шүү дээ.
За тэгэхээр нөгөө Монгол олон ч сайхан нөгөө сонгуулинд өгсөн байна өө. Тэгээ сонгуульд өглөөр сайхан нөгөө харлуулдаг, гүтгэдэг ажлууд эхэлсэн байна. Тэгээ 2027 он намайг бас ингээд нэр дэвшчихгүй гэдэг юм боломжтой байх шиг байна. Тэгээ миний хувьд бол нэр дэвших гэсэн бодол байхгүй. Манай нам бол ерөнхийлөгч захиалга гэдэг аянаа бол хийгээ явна. Төрөний 21 онд чи танах тэгсэн шүү дээ. 2021 онд бид нар тэтгэвтэй гарцсан нэг инженер эрдэмтэн хүнийг авчираад дэвшүүлсэн шүү дээ. Дангаа зураг ийг бат гэдэг. Тэгэхээр бид нар бол тийм байдлаар явах болов. Тэгээд яг ажил хийж байхад бол харлуулах юм ихтэй л дээ. Тэгээд би бас яг товчгоор асуусанд байрлаад айлбар хийчихэд тухайлбал сайн нэг мах жаахан үнэтэй болоод ирсэн. Тэгээд ярьцлага авсан. Тэгээд ярьцлага авахтаа бол нэг махны экспортыг оргилё. За тэгээд махаа яах юм бэ л гэдэг асуулт байсан юм л да. Тэгээ махны экспортыг оргилж болохгүй. Бидний хориглоод байх тусам салбар татаж унгаадаг. Тэгээ махны экспорт нь чинь яг үндэ бол тэр одоо хоньны мах, үхрийн мах байхгүй шүү дээ. Дийлэх 80-аас дээш хувь нь бол дандаа ямааны мах, адууны мах байхгүй. Тэгэхээр нөлөө байхгүй, хориглож болохгүй. Тэгвэл одоо яах юм бэ гэсэн. Тэгвэл яах вэ? Одоо нэг орлого бүтээгдэхүүн бос байгаа гэдэг. Тухайлбал гээл гахаа дахиа гэж ярихгүй. Тэгээд ямааны мах чинь эдэн тэр бид гэж сувтаас иддэг гэж. Тэгээд тэгэнгүүт л дор чанд шадар сайд махаа идэж болохгүй. Гахаа дахиа идэ. Гэл ингээд тавьчих. Тэгэл тэгэнгүүт нөө хүмүүс гарчгийг хараад энэ одоо өста монгол хүн байж нэрээ бидний махыг заадаг юм бэ гэл ингээд ороод. Тэгээд тэрнэр бол бодис байдаг л хэлсэн. Гэхдээ нөгөө анхаарал татахын тулд бол бас ингээд гуйлал арыг нь бас манай нэг өрсөлдөгч намууд энэ 2027 онд өвших гээд байна гэл ингээ харлуулд юм л да. Тэгээ би ч одоо нэг тоохгүй хайчдаг. Гэхдээ одоо цаг явах тусам улмуулыг харлуулах юм шиг. Тэгээ таны бас асууж байгаа өнөөдөр хүртэл одоо дор чанд ахмадын тэтгэврийг бол одоо тэгэл ахмадуудад мөнгө өгч болохгүй гэсэн нэг юм ингээл яваад байгаа. Гэтэл тэр чинь аль 5 жилийн өмнө одоо та санаж байгаа бол хооё ерхийлэгч Алтмаагийн Батулга гэдэг хүн хахмадын тэтгэврийг тэглэнэ гэж нэг популизм хийж гарч ирээд ерөнхийлөгч болоо. Тэгээд хаавс нэг ашигладаггүй нэг мөнгөний ордыг аваад тэр мөнгөний ордоор бонд бичүүлээд Монгол банкн дээр байсан мөнгийг татаж авчираад тараагаад өгчдөг байхгүй цагаан сараар. Тэгээ энэ бол ингээд сонгуул зориулсан популизм байна. Энэ бол буруу. Ахмадын тэтгэврийн ингэж нэх нь бол буруу. Хийж буурна нөгөө тэтгэврийн шинжилгээ хийх ёстой л гэж ярьсан. Тэнгүүд шууд мушгаал дор чанд бол ахмадууд дургүй ахмадын тэтгэврийг бол үүсгдэг гэл. Тэгээ хүүхдийн мөнгийг ингэдэг гэдэг. Ингээ сайхан аль 5 жилийн өмнө өнөөдөр болж байгаа юм шиг л усаал. Тэгэл эн чи одоо дахиад гахаа ид ахмадын тэтгэврийг битээ өг, хүүхдийн мөнгө битээ өг. За энэ хүн чинь ийм муухай уншуул гэдэг юм аа. Яваад байгаа шиг байна. Тэгээд цахилгааны хүн ч гэсэн ингээд өсөгсөн арт түмнийхээ амьдралыг амар хэцүү байхад тэгээд ингээд тэгэхээр болно ингээд гүтгүүлж харлуулж явах бол улс төрчийн амьдрал алгад ашуулагч боломж алга. Агтаа гүтгүүлж харлуулсан чиглэлээс сэр зоригтойгоор, тууштайгаар, зарчимтайгаар энэ реформуудынхаа хард гараад явах юм бол энэ бол улс төрчийн амьдрал юм аа. Тэгээд байх цагтаа бол байсан шиг байгаад асах үедээ бол асан шиг асаад, тэмцэх үедээ бол тэмцээд ард нь бол гарна. Харин хизээж популизм хийхгүй. Харин байнга бол популизмыг бол сөрөх болно. Тийм болохоор яг одоо нөгөө өрсөлдөгч нартай хэлээд битээ санаа зовоо зүгээр тайван амгалт унтцгаа. Тэгээ харлуулах юм бол намайг сайн харлуулаарай. Манай хүн намын нөгөө нэг сэхэтэн бас нэг ингээд ус орныхаа төлөө ингээд итгэлээ гаргаад цагаа зарцуулаад явж байгаа хүмүүс рүү бас битээ нэг орчороо л гэж одоо үсэе да. За баярлалаа. Өнөө нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Тэгээд зөвхөн одоо эрчим хүч хариуцсан шадар сайдд би одоо үзэгчдийн өмнөөс энэ өвлийг л одоо айтайхан давахын тулд л одоо та болон одоо засгийн газар маань хичээнгүй ажиллаарэ. Бид нар чинь нэг сайн нэг баг чинь хагасар билүү ингээд тогоо таслуулах ч гэсэн үнэхээр зутарч ийлээ шүү дээ. За тийм имийг л хүсье та ингээд таны цаашдын ажил амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа. Манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаараар уулзтараа түр баяртай.